салбарын сайдуудаас л асуумаар байгаа. Би зүгээр мэдлэг гэдэг зүйлийг бид нэр ерөөсөө нэг тийм өнгө цараад байна. Уг нь бол нөгөө баялаг бүтээгчгээд тэр агуулгын цаана бол яг л энэ мэдлэгийг эзэмшиж технологи оруулж ирж байгаа хүмүүс юм байна. Тэрнээс биш өнөөдрийн нэг тодорхой 9.1-т дугаар бариад нэг том машин унаад нэг жоохон одоо дамлах гэдэг юм уу, үн нэмэгдүүл зарж байгаа хүмүүсүүдэд бид нар нэг тийм гэж бас тодорхойлоод хэвшчлээ. Уг нь бол энэ мэдлэг гэдэг зүйл буюу төвчээр энэ ууггүй хөдөлмөр, энэ одоо анализ, дүгнэлт хийх чадвар, олон зүйлийн их сурвалжийг ашиглаж шин санаачлаг гаргах энэ хандлагыг бид нар уг нь одоо урамшуулж явах хэрэгтэй. Манай тараахан энэ зүйл бол алга. Дэлхийн улс орнууд ч гэсэн одоо эдийн засгийн нөхцөл байдал бол мэдлэг суурьсан эдийн засаг руу явчлаа. Тэгээ энийг хэн одоо гартаа оруулан тэр л одоо үндсэндээ дэлхий дээр павер хаус буюу нөлөөлөгч ийм улс орн болж чадж байна. Тэгээ манад энэ зүйлүүд их тодорхойгүй байна. Би боловсролын багц зүйлийг ерөн агуулгын хувьд дэмждэг. Гэхдээ маш ол зарим зүйлүүдэд сэтгэл дундуур байдаг. Их сургуулиудыг явж судалгааны бус гэж ангилж байгаа байхгүй. Ерөөсөө их сургууль гэдэг статусыг авахын тулд угаасаа судалгаа хийх хэрэгтэй. Судалгаанд мөнгө зарцуулах хэрэгтэй. Энийг харин буцаагаад яаж олж авах уу гэдэг арга зам нь тэр сургуулийн менежментийн асуудал байна. Тэгхгүйгээр ерөөсөө нэг хитэн диплом үйлдвэрлээд ийм л нөхцөл байдал орцсон. Тэгээ манайх шиг ийм их сургуулиудыг буюу дээд боловсролын байгууллагыг их сургууль, дээд сургууль, коллеж гэж 3 ангилалтай орон байхгүй шүү дээ. Ерөөсөө их сургууль, коллеж. Тэгээ их сургууль дотроо дахиад судалгааныг нэрлэлцсэн. Тэр ийм ингээд лобби яваад энэ одоо жинхэнэ одоо уураг тарих ажиллаж явах институцийг бид нар хүртэл ингэж мөн чанараар нь ангилаад заримыг нь толгойг нь хилээд байгаа учраас Монгол улсад мэдлэгт хөрөнгө оруулагч нар мэдлэгийг дэмждэг тэр институт суураараа хөгжихгүй байна. Тэгээ энийг би одоо зориуд бас хэлмээр байна. Хоёрдугаарт энэ бол нөгөө төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн суурил яригдаад байгаа юм л да. Одоо шинжлэх ухааны академи эрх зүйн байдал хэлбэрээс шалтгаалаад ингээд төсвөө санхүүжилж жоох авч гараад бусад аж ахуйн юмнууд нь хязгаарлагдчихдаг. За тэгээд энэ хүрээлэнгүүд байгаа нөхдүүдийг бол ашиглаж ажиллаа хийлгдэг цүнхний компаниуд тэрэн дээр шалгаж байгаа нь үнэн энэ судалгааны институтүүд дээр. Гэхдээ яг зүгээр энэ асуудлыг бас түрүү найдлаа гишүүн санал дүгнэлтэд харагдчихлаа хэлсэн байлаа. Бас энэ төрийн байгууллагад хэд давуу тал олгож байгаа юм шиг үстэйгээд. Ерөн бол яг зүгээр учрал сайд бидний бас нэг боловсруулсан тендерийн үйл байгаа. 10 тэрбум төгрөгнөөс доош энэ тендер худалдаа авалт үйл ажиллагаан дээр тендерийн баталгааг шаардахгүй болж байгаа. Өмчийн хэлбэрээс үл хамааран. Уг нь бол асуудлуудыг бас шийдэх гээд яваад байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг илүү их ингэж нэг төрийн байгууллагт давуу байдал гэхээс илүүтэй суурьаар нэгэн тендерийн үйл дээр засаж нийтлэг байдлаараа зарчим тогтоох нь зөв байгаа. За би энэ хуулийг бас одоо засгийн газар бол холбогдох институтууд санал авахгүй явж байгаа. А бодлогын зарчмын үед бол дэмжиж байгаа гэдэг зүйлийг энэ ташаанд одоо ингэж хэлмээр байна. За хоёрдугаарт энэ хуулийн цаана оюуны эмчийн асуудал байгаа. Энэ мэдлэгт оруулж байгаа хөрөнгө оруулалт, энэ судалгаа шилжээнд оруулж байгаа юмны цаана патент одоо тодорхой хэмжээний зохиогчийн эрх үүсэж байгаа тохиолдолд энийг буцаагаад эргэлтэнд оруулах асуудал байхгүй байна. Нөгөө сургуулиуч нэгс тийм хойр гаддаг. Нөгөө хичээлийн хөтөлбөр агуулга бол аль бараг 90 оны ихээрээ байж байгаа байхгүй. Гэтэл эний чинь энэ судалгаанд хөрөнгө оруулалт хийгээд улам баяжуулаад явж явах хэрэгтэй юм дээр манай бас эрдэмтдийн хандлагч байгаа. Нөгөө академик хэрэгчлөө гэдэг зүйлээс байгаад хав тардаг. Өөрөө л ашиглана. Цаг нь болохоор би өөрөө энэгээрээ юм аана гэд. Тэгээ ингээд цаг хуучирчдаг байхгүй. Маш олон одоо шин санаа, патентууд ингэж явсаар хагаад эдийн засгийн эргэлтэнд орох үн. За улсын их хурлын гишүүн Хөхөөгийн Болормогийн урилгаар Сүхбаатар дүүргийн иргэд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. За Сүхбаатар дүүргийнхаа иргэд та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр дандаа Сүхбаатар дүүргийн иргэд төрийн ордонтой танилцж байна. Болормоо гишүүнийхээ мэндийг хүргэж байна. Манай Сүхбаатар дүүргийн гишүүд хамтарч ажиллаж байгаа шүү. За баярлалаа. За Бүрүжовын сайн зориг гишүүнд нэмэлт 1 минут өгье. Тэгэхээр уг нь компаниуд маань ч гэсэн жоохон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлээ, бүтээмжээ нэмэгдүүлээ гэвэл энэ оюуны өмчөд суурилсан энэ зүйлүүд дээр бас хөрөнгө оруулалт хийх тэр болцоог нь татварын болон татварын бусаар бодлоор дэмжмээр байгаа юм. Уг нь энэний нэг арилжаа хийх платформыг зохион байгуулах хэрэгтэйс одоо хүртэл хууль хэрэгжихгүй байгаа. Дээрээс нь оюуны эмчийн үнэлгээний асуудлыг
яг хөрөнгийн үнэлгээний асуудлыг мэрэгшилсэн этгээдүүд хийх энэ асуудал ингээд зогссон. Уг нь гой санаачлууд гараад идэг хуулийг хэрэгжүүлэх асуудал төр очиж зогсож байгаа. Тэгээ энэ бас хуулийн нэг олзуурхууштай тал нь энэ олон судалгаанууд буюу төрийн мөнгөөр хийж байгаа судалгаануудыг мэдээллийн сан ус хийж байгаа. Одоо нэг нэгээ хуулаад нэрийг өөрчлөөд шинэ ухааны академиас ч гэсэн маш олон зүйлүүдийг давхардуулж авсан гэдэг яриа хэлцээ гарч ирсэн шүү дээ. Энэ дэр ч гэсэн цэг тавьчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хуулийн төслийг бол зарчмын хувьд дэмжиж байна. Тэгээд энэ тендер худалдаа авалтын хууль талаасаа бас яг мэрэгжлийн байгууллага нэрчсэн байна. Энэ дээр нэг хариулж өгөөч. Уг нь сайдуудын хувьд тэр оюуны өмчийн асуудлыг эдийн засгийн хэрэгэлтэнд энэ шинэ ухааны академи энтертэй хүрээлэнгүүтээ хамтраад За сайн зураг гишүүн бит хоёрын хамтарч ажилласан олон хууль байгаа. Оюуны өмчийн тухай хууль маань хэрэгжилт ямар байна? Тэр оюуны өмчийн газар чинь тэр оюуны өмчийн хуулийг тэрвэрэд бүр нам дараад унтуулсан. Оюуны өмчийн газар гэж юу байгууллага байна уу Монгол улсад? Тийм байгууллага байна уу? Тэр байгууллагыг одоо идэвхтэй ажилуулахын тулд оюуны өмчийн хуулийг амьлуулах хэрэгтэй. Тэгээ оюуны өмчийн тухай хуулийг хэрэгжилтийг нь шалгах ажлын хэсгийг ер нь энэ сайн зураг гишүүнээр ахлуулна. Тэгэхээр хаврын чуулганаар нэг тэгээ одоо энэ оюуны өмчийн эдийн засгийн хэрэгэлтэнд оруулах нэг дэвшилтэд сэдвүүд ярихгүй бол өнөөдөр бас нэг гэрэлтэй сэдв ярьж шít манай парламент бас сүүлийн үед яригдаагүй. Тэг манай энэ иргэдэл гишүүн уянгаа гишүүнаар бас нэг дэвшилтэд сэдв өнөөдөр яриулж байгааг их талархаж байна. Тэгээ ингээд оюуны өмчийн хууль байна. Дээрээс нь тендерийн хууль. За эсвэл одоо их хурлын гишүүдээрээ энэ тендерийнхаа хуулийг өргөн мэдүүлье. Одоо сайн зураг гишүүн нарын одоо бүрэлдэхүүнтэй энэ хуулийг их хурлаас өргөн мэдүүлээд ингээ явъя. Одоо засаг дээр их худлаа. Би Батцуул дарга мэдж байгаа. Энэ хууль удаан хугацаанд бид нар хилцсэн бэлэн болсон шүү дээ. Тэ? За Батцуул дарга нэг нэмэлт мэдээлэл хийгээд гэж ер нь үйл одоо танаа үйл ажиллагаа ямар төвшөнд байна? Энэ тендерийн хуулиа одоо өргөн мэдүүлэхэд бэлэн болсон уу? За Батцуул дарга 4-р микрофон. За сайн байцгаана уу төрийн худалдаа авчлагын газрын дарга Батцуул. За гишүүдийн асуултанд хариулъя. Түрүүнд Соронзон болд гишүүний асуултан дээр нэг хэдэн тоо хэлээд тэгээ дараа нь сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За 2025 оны хувьд төрийн худалдаа авчлагын захирам систем буюу тендер гов системд нийт 185 тендер шалгаруул төсөв бүртгэх нь 56.8 тэрбум төгрөгийн тендер шалгаруул зохион байгуулсан байна. За би сая өөрөө хайлт хийж үзэхэд 2025 онд Монгол Улсын их сургууль нийт 41 тендер шалгаруулалт оролцсон байна. Үүнээс 13 тендер шалгаруулалтад шалгарч 2.6 тэрбум төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээ авсан байна. Тэгэхээр одоо шинжлэх ухааны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажиллуулж худалдаа авах тухай хуульд орж байгаа 3 заалт байгаа. За нэг нь бол үйлчлэг хүрээтэй холбоотой. Тэр нь юу вэ гэхээр ерөн засгийн газрын захиалгаар шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр ажил гүйцэтгэж байгаа тохиолдолд энэ хуулиар ямар нэгэн байдлаар энэ харилцаанд орохгүй байна гэдэг зохицуулт байгаа. Дараачих нь болохоор тендер шалгаруулалт ороход энэ төрийн өмчийн хүрээлэнгүүд болон актем тендерийн баталгаа гүйцэтгэлийн баталгаа гаргахгүй байх ийм зохицуулт орж байгаа. Тэгэд энэ нь бол төрийн худалдаа авчлагын газрын зүгээс бол нэгэнт энэ хуулийн үйлчлэлд орохгүй бол энэ хуулийн дагуу шаарддаг баталгаа шаардах нь бол ер нь бол хуулийн төсөл маань өөрөө бас зөрчилтөнд байгаа байна гэж үзэж байгаа. Энийг бас байнгын орооны хурал дээр хэлсэн. Тэгээд 2023 оны 6 сарын 16-ны өдөр баталсан шинжилсэн найруулгаар зөвхөн тендерийн баталгааг арилжааны банкны баталгаагаар гаргадахаар биш, мөн даатгалын байгууллагын баталгаагаар гаргадаг болсон байгаа. Хүрээлэнгүүд болон энэ ихтэй сургуулиуд маань төрийн мөнгийг нэгэнд барьцаалж чадахгүй юм чинь харин даатгалын үйлчлэгээ аваад баталгаа гаргах боломжтой болж байгаа. Тэгээ энэ маань хэрэгжээд хэвэн явж байгаа. За хуулийн төслийн хувьд бол ажлын хэсэг гараад эцэлсэн байгаа. Тэгээд одоо яг хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бүрдүүлбэрээ энэ сарын 20 гэхэд ер нь бол бүрэн дууссан. Одоо ялангуяа нэг зардлын судалгаа болон үр нөлөөний шинжилгээнд дээр бид нэг апдейт хийж байгаа. Энийхээ хүрээнд 20 гэхэд бол дуусчин өнгөрсөн 12 сарын 3-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр мөн ерөнхий сайдын асуудлаар ярилцаад шаардлагатай бол гишүүдээр өргөн барилгуулах тэр талаар ярьсан байгаа. Тэгээд энэ талаар бас их хурлын даргатаас тусгаалan ярилцах бодолтой байгаа. Мөн сангийн хамтаа зөвшөлдөх шаардлага бол байгаа. Ажлын хэсэг хуулиа бүрэн дуусгасан. Мөн түрүүн сайн зураг гишүүний хэлснээр шинжилсэн найруулга дээр бол
төсөв бүртгэн 10 тэрбумаас доош тендер шалгаруулалтын хувьд аливаа хэлбэрийн тендерийн баталгаа бол шаардахгүй байхаар хуулийн төсөл тусгасан явж байгаа. За баярлалаа. За төрийн худалдаа авах ажиллагааны газар бол энэ тендерийн хуулийн дээр сайн ажилласан. Тэгэхээр цаашдаа бас ажил хийх нөхцөл бололцоогоор хангуулах томоохон төслүүдэд явуулах чиглэлээр тендерийнхаа хуулийг яаралдаа батлан гаргахад би бас өөрөө хэрэглэхийн сайдаар ажиллаж байхдаа энэ хуулийг ахалж ирсний хувьд манлайлал үзүүлж ажиллана. Тэгээд сайн зориг гишүү нарын одоо гишүүд энэ хуулийг одоо өргөн мэдүүлэхэд одоо бэлэн болсон. Тийм учраас одоо гишүүдээр өргөн бариулах боломжтой. За сайн зориг гишүү. За баярлалаа дарга. Тэгээ мэдээллүүдийг бас олон